За хамт өдөр төргээд өнөөдөр хоолны болон дээр маш гоё хамттай хоёр төрлийн хоолыг хийсэн байгаа. Нэг нь юу вэ гэхээр байцтай ором хийж байгаа. Тэгэхээр байцны хам гад гэсэн маш гоё яваад тэгээд ором хийн нөгөө болохоор салат хийж байгаа. Салат болохоор бид бас авокадотой салатын авч орсон маш гоё тийм маш тийм тусдаа соус юм бэлдээд маш гоё тийм хамттай салат бэлдэж байгаа. За тэгээд өнөөдөр миний хоолны болон дээр Монгол ногоо төслийн агномч оюун хэрэгч маань ирсэн байгаа. За өглөө төрөлөө. За өглөө хүлээж аваад ингээд миний болны ирж аваад маш баяртай. За тэгээд та хоёр өнөөдөр одоо манай үзэгчдэрт зориулж өгөх мэдээлэл юу гэх ерөнхийдөө байцааны салат авчиж ярьдаг бидний одоо юмны тухай яг одоо харин тэгээд дээрээс нь яг ачаал бүгдийн тухай ярих гэдэг шүү дээ. Салааны навч болоод одоо энэ навчит ногоонууд одоо юу гэдэг вэ? Шанцай, бууцай, байцааны зүйлийг бүгдийг хамруулаад болцоод ногооноос дэше одоо бид практик хийх нэг юм хөө салат хийж байгаа шүү дээ. Тэгэхээр та энийг манай үсэс бас сайхан тайлбарлаад өгөөч. Ерөнхийдөө яг хэдэн цаг орчинд ихэд тохиромжтой байдлаас ахуулаад бүгдийг сайхан бэлгэргүй тайлбарлаад өгөөч. За баярлалаа. За ерөнхийдөө навчит ногоон ихэнхдээ байцааны төрлийн орнууд байдаг. Ер нь навчит ногоон гэдэг нь бол салаатны байцаа, одоо бууцаа, тослог байцаа гэж бид нэрдэг тийм. Одоо юуцаа, шанцаа, дэдгээр ногоонуудыг нийтэд нь бол навчит ногоон гэж яриад байгаа. Тэгээд эдгээр ногоонууд бол одоо ер нь хүний биеинд одоо хамт юм витамин гэж чанар маш сайн дордог. Бидний хамгийн гол үсэн хэрэглэх одоо чухал ногоонуудыг нийл болчиход байгаа юм. Тэгээд сүүлийн үед манай монголчууд ч өөрийн байцаанаас өөр төрлийн ногоонуудыг дээр байсан нэг идэггүй байсан. Сүүлийн үед одоо энэ навчит ногоонуудыг маш идэж байсан. Ирэлцээд байна. Тэгээд бас хүмүүс ч гэсэн нэлээд их тариалдаг болчиход байна. Эдгээр ногоонуудыг боолж авч болох нь одоо хүний биед тань дэмүүд янз бүрийн амьтад эдгээр дотор үлдээд ирсэн С витаминууд ихтэй, В-ийн төрлийн витаминууд их байдаг. П-ийн төрлийн витаминууд их байдаг. Тэрнээс гадна буцаад өөрснөө дээрээ хоол боловсруулах, хоол шингээ ямар нэгэн хот бодисуудыг гадагшлуулах гэдэг шин чанаруудаа илүү таавуу ногоод ордог. Тэгээд одоо хамгийн сайн юу гэх юм бол салат байцаа тоогдоо гэж онцлогтой байна л да. Салат байцаа бол хүний хоолны шингэсэн мэ илүү одоо төлхөө хэрэгтэй байдаг. Тэгээд одоо жишээлбэл салат байцаа хоолны хэдэн байж хүмүүс юм шүү дээ. Тэгээд тэднэр бол илүү одоо жишээлбэл юу гэмтэй ордог. Хүмүүс жин барьж байгаа хоолны хэдэн байж хүмүүс бол салат авчих илүү хөөрч гэж хараа. Нөгөө юу гэж байдаг шүү дээ. Нөгөө нэг салат одоо салат ордог байцааны навч гэдэг бид нэр хоёр төрлийн байцааны навчийг бид олоод байгаа юм л да. Энээс гадна бас дахиад нөгөө айсберг гэдэг байна шүү дээ. Яг ийм байцааны хэлбэртэй мөртлөө шууд ингэж болдог байцааны бас нэг төрөл байгаа тийм. Тэр болохоор бас илүү төлхөө одоо энэ маш их хүмүүс хэрэглэдэг болоод эхэлж байна. Тэгээд яг хүмүүс ярьдаг шүү дээ. Илүү турах талаар байцаа хамаагүй бүдүүнтэй байдаг гэдэг. Тэр тал дээр бас яг сайн хэлж байгаа нэг хоолыг нэр барьж байгаа маш их юу байдаг гэдэг. Тэгэхээр ихэдээ салатын навчуудыг хооронд маш сайн ялгаж сураад амин хэмнэг ороод өөртөөх нь ач холбогдлыг сайн мэдж байгаа тохиолдолд төлхөө хэрэглээд илүү бүдүүнтэй бий. Тэгээд навчтойгоо дотроо шүү одоо бууцаа, салат навчууд бүгд авчихсан. Тэгээд хоорондоо дотор хамт юм нэрээ юу байна? Өөр л юм та. Бууцааны төрөлд ороод ирэх юм бол энэ чинь төмрийн хангалттай шүү дээ, төмрийн хангалттай. Дээрээс нь хоорон бүтцэнд уургийн хэмжээгээр маш их сүний програмээс илүү гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр бууцаа нь бол тийм онцлогтой байх. Брокколи цэцэгт байцаад навчнууд орчдөг. Эдгээр болохоор дахиад өөр юм шиг байна. Эдгээр болохоор одоо бидний хамгийн бодлоготой одоо агаарын бохирдол гэж ярьдаг шүү дээ. Тэгээ агаарын бохирдол юу
цэцэг байдлаа бороо хэлбэлгүй хэрэглээрээ зөвлөмжүүдийг надад хэлсэн юм лээ. Тэгээд энэ бол биеийн хорт бодчин гадагшлуулах үйлчлэгээр цэцэг байдлаас бороо хэлбэлгүй юм байна. Зөв. Тэгээд энэ нэг хоёрын гэдэг нь цэцэг агаарын үйлчлэлтэй очиж биднийх нь тэгээд төслийн манай эндээ төслийн илүү хараад зэн гэж байсан. Төслийн төсөж өгсөн юм. Тэгэхээр авчнаа нь ерөнхийдөө бидний хоолноос хамгийн гол бүхүү хэрэглэх нь болсон. Хүмүүний зах хоолны үүрэг төрнөөс нөөц байдаг. Таныг хэдэн хоол нэрлэж ерөөдөө навчнаа орсон ямар хоол байвал гэхүү. Одоо бид нар би бол ялангуяа салат навчаад хэлчихлээ. Салат бол идэж байгаа. Тэгээд нэг сосгосоо гэдэг чинь тийм ороод тэгж бол их идэж байгаа. Бас яг өөр ямар төрлөөр одоо ашиглаж болох юм гэдэг. Тэгээд салатны навчид гэсэн ингээд шүлэнтэй юу гэж бодлоо шүү дээ. Шүлэн гэж бодлоо. Өөрийн цагаад ингээд хөлтөг хагаад шууд бидний идэхэд бодлоо. Тарьцаа шинээр уусан чуу гэдэг шууд хэлсэн илүү л одоо өгч тэгээд ууцаа болтой шууд бас хингэлтэд одоо миксердээ идэхээр оруулах гэсэн байна. Хүүхдийн хоолнд маш их оруулж штеп. Бас ууцаа хатаагаад өөрчлөлтийн одоо банкны гэмтэй одоо баялгын их оруулах гэсэн байна. Тэгээд ерөнхийдөө навчнуудыг зөвхөн ингэж жоошноос гадна бол хоолны ямар ч төрөлд байдаг. Ойлгомжтой. Тэгэхээр ерөнхийдөө одоо яг бас зөв цаг үе юм байна шүү дээ. Тэгээд ингээд өөр болж гадаад бүтэн тэгээд дээрээс нь дутаа ихтэй үед бол ерөнхийдөө бас нэг биеийн хорыг тайлбарсан байна. Тэгэхээр ерөнхийдөө бас зөв цаг нь одоо юм байна шүү дээ. Тэгээд зөвхөн хингээр хэлж байна зүгээр. За энд хоёлаа өнөөдөр салатын навчаараа маш гоё юу салата хийгээд хийсэн байна. Тэгэхээр баг зэрэг давс хийсэн байгаа. Тэгээд баг зэрэг үтэй салат навч давс тэгээд өгсөн хийсэн. Одоо дээрс нь хоёлаа соусыг хэрэгтэй хийгээд бэлдээ. Тэгээд соус нэрэд бэлдээд тэгээд баг зэрэг авокадо хийгээд салата дуусгаж. Тэгээд дараа нь бацны харам руу. Тэгээд эргээд дараагийн цаг дээр өөрчлөлт байлаа. Тэгэхээр өгөх. За хоолны болон дээр түрүүн салатыг зогсон ба одоо бүгдээ салат өгсөн хийгээд дуусгаж. За авокадо бол мэддэг маш баяртай жимс. За авокадо өнөөдөр салата бэлэж чимж өгнө. За тэгээд авокадоны тухай маань үсрэх юм мэддэг болж байгаа. Жимсийн төрөлтөд ордог маш баяртай. Дотроо маш том ястай. За тэгээд зуушинд бол хамгийн их тохиомжтой. Тэгээд дээрс нь таван дээр нэг чимэглэл хоолны нэг чимэглэл хийдэг шүү дээ. Персентаж гэж ярьдаг. Тэрнээр бол хамгийн их тохиомжтой тийм чимс бол бүгдээ нэг дэлгэчээ. Тэгэхээр доторх яшин гаргаж ирээд салат руу хийж. Зэ голоор ингэж хувагаад за голынх нь яшин авч. Зэ юунд басаад бид нэр яшин тарьж ресторан ирэхэд бас их хүмүүс яшин тарьж уруулдаг байгаа. Бас тэгж авокадо уруулдаг. За тэгэхээр бас их хүрдүнтэй, их амархан ургадаг тийм жимс байна. За бүгдээр ингэж гаднах хальсын биш болгоомжтой авч өгөөд. Тэгээд авокадоор өнөөдөр салатыг биш гоё чимээд. Тапхан хоолн дээр ч гэсэн ирэхэд ингэж чимэглээ тавьсан ч болно. Маш их цэвэрхэн гоё харагддаг. Дээрээс нь баг зэрэг пест тавиал хоолн дээр ингэж чимэглээ тавьж бас их гоё харагддаг. Тим чимс байгаа. За тэгээд ирэхэд амт нь бол маш гоё амттай. Тим чихэрлэг бол ерөөсөө биш. Хүмүүс чихэрлэг гэж боддог авокадо. Чихэрлэг бол ерөөсөө огт биш. Салатан дээр. За, хоёул юунд зогслоо. Салатны навч ярьсан тийм ээ. За, одоо хоёул бууцаа бас ирэхэд бас төрний яг ярьжсэн тал дээр бууцаа бас ирэхэд бас нэг хүүхдүүд ялангуяа төлхөр хэлдэг болоод байгаа. Тэгэхээр миксер гэж
тэр нэг смути буугаад байгаа шүү дээ. Буцаатай. Тэгээд тэр болохоор ерөнхийдөө юу баг зэрэг самар хийгээд тэгээд луунтай бас хийж уудаг болсон байлаа. Тэрсүүд бас нэг биеүдээ харсан цаанатай. Цаанатай. Тэгээд бас их мушгой тохирох юм байлаа л дээ. Тэгэхээр буцаа тэр банана гэдэг. Ер нь одоо амин дэм нүүрс ус тэр юу тал дээр одоо буцаа одоо энэ брокколиг оруулах ногоо гэвэл та ямар ногоо хэлэх вэ? Буцааг оруулах. Тийм буцаа одоо энэ юг салаад навчдыг оруулах ногоо гэвэл эдний одоо амин дэм энэ буцааг бол одоо уур төмрийн хэмжээгээр бол буцаа одоо бусад хүмүүсийн ногоо биш өөрөө илүү төмөртэй оолдог. Эдний хооронд нэг оруулахаас гадна хэрвээ буцаанд байгаа төмөр нь их байвал салаад навчны ногоос ч юм уу байдаг учраас тэгэхээр докторчлаар амин нэмэрхэн агуулмжил буцаад салаатын навчны нь бол С витамин гэж хэлдэг. С витамины аюултай илүү ногоонуудыг ойлцоо ногоонуудыг ашиглан гэсэн юм байна. Перийн амин нэмэрх их байдаг. Тэгээд нэг төстэй тэр амин нэмэрх ногоонуудын хэлбэл буцаатай төстэй одоо амин нэмэрх бичгээр авах нь. Яг үнэхээр тэгээд юуны хүмүүс буцаач одоо хүч тамирын ногоо гэж хэлдэг шүү дээ. Тийм. Сайн үүтэй. Тэгээд фосфор юу гэдэг зис. За яг үнэ калий бас гэдэг ногоон ордог тийм. фосфор юу гэсэн чинь өөрчлөлт юу санаад байна юм. Папай гэдэг. Яг тийм гүртэй юм байна. Тэгээд буцаа идэх юм чинь болоод идэв шүү дээ. Тэгээд хүч тамирын ногоо гэж хэлдэг шүү дээ. Тэгээд буцааны бас нэг шүүсийн сүлжээ гэсэн юу гэдэг үрслийн үсэнд сайн гэж үздэг болсон юм билээ. Тэгээд буцаанд хотоодны юуны хөхний төрөлжихаа хот хамтраад байна шүү дээ. Эднийг буцааны шүүсийг өргөжөөж одоо хот хамтрах юм сааруулж өгч юм. Бас тийм туршилт хийж гаргасан юм чинь. Наад чинь стогоо мэдээлэл тийм ээ. Тэгэхээр ихэд маш хүмүүс асуудаг шүү дээ. Одоо би тийм юуны эсрэг одоо ихэд ямар ногоо төрхөөрөө зүгээр одоо ямар нэг тийм хавтар канцер эсрэгтэй. Тэгэхээр одоо надаас сонсгийсүүд хүмүүс сахтай хүнд ямар ногоо идэх зүгээр юм бэ? Ямар мах хэрэгтэй юу хэрэгтэй яг сайн хэлээд өгч гээд. Тэр тал дээр сайн зөвлөө. Сахтай хүмүүс их юу хийх хэрэгтэй, ямар ногоо хийх хэрэгтэй юм бэ? Ерөнхийдөө энэ ачаал ногоонууд бол бас сахарын юу боорол шүү дээ. Сахтай хүмүүс нэлээ сайн олон үсгээс орох хэрэгтэй. Бид ч өөрсдөө нэг гол нь цусны дах одоо хүчний pH гэж байдаг. Тэнийг одоо тэнцвэржүүлэх үйлдэж одоо хүчний чанарыг бууруулах одоо цусны хамны тэр бохирдол юм аа тийм цусны хамны юу хатварлыг илүү одоо багасгаж өгөх. Үсний эдгээр навчит байгаа нь маш их үр дүнтэй гэж одоо сүлээ өгдөг. Тэгэхээр цусны дах найрлагын ингээд өөрчлөлт pH-ийг нөлөөлөж ирж байгаа сахалтай хүмүүс тэр ногоон маш сайн. Энэ өөрөө угаасаа одоо хүний гидс дотор цэвэрлэх хот бодисыг хадгалах ийм одоо шин чанартай ийм одоо ногоонууд учраас нэгдээ сахалтай хүмүүс бас ногоонууд их сайн байцааны төрлийн ногоонууд байцаа өөрөөр байцаач гэсэн их сайн шүү дээ тийм. Тэр одоо сахалтай хүний бол ямар нэгэн хоорыг хадгалдаг, ямар нэгэн хүнд элемент үүдийг хадгалдаг ногоонууд ордог. Байцааны төрлийн болоод маш ногоонууд бол тийм учраас сахалтай хүмүүс тэр тийм зүйл. Яг зөв одоо сүлээд хар манжин сахалтай хүмүүс тийм зүйлтэй байгаа. Тэгээд илүү хэрэгтэй тавьдаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр юу шгүй мэдээлэлээ та маш гоё зөвлөгөө баярлалаа. Тэгээд хоёрын салат руу буцаад орох. Салаатын дээр одоо би баг зэрэг авокадо хийгээд аль нь хийгээд авс спецээр амталсан баг зэрэг тийм хийсэн байна. Одоо энэ нэг хоших самар одоо нэг зүгээр баг зэрэг жоохон гисэдээ юу явчих.
전 жижигэн болгож идэхгүй нэг дэлхий бас томоор байх жоо үзэмжгүй хандах талтай тийм. Тэгээд дараагийн цагаар яг үнцээ хоолой идэх үү. За тэгээд та их хугацаанд нүүрүүдийг хамтаарай. За өнөөдөр хоолойн болон дээр маш баяртай оромог байцны оромог хийж байгаа. За тэгээд өөрөлд нь бас маш их эрүүл авокадо гэж юмштэй салаад бас хэлж байгаа. За энд яг юу орсон байгаа гэхээр би та бүхэнд тайлбарлаж өгч чинь. За салаад навч орсон байгаа, алим орсон байгаа, авокадо гэж юмс маань орсон байгаа, багц өрцөө орсон байгаа. Одоо энэ дээр бид юу хийх хэрэгтэй гэхээр энэ би багц лом нэрх урт хичсэн. Түнс ажиллагчаа та бүхэн ломга нэрх урт хооцоо хэрэгтэй аваад түнсөө юу ломга аваад тэгээд тэрийг нэрх урт хиччих хэрэгтэй. За тэгээд багцыг ям барьцаа, улаан барьцаа юм хийж өгöd. За өнөөдрийн салаад маань ингээд маш их эрүүл амьд дүүрэн салаад бэлэн болж байгаа. За энд би салаадны соус буюу dressing гэж хүмүүс ярьдаг. Соус бэлтгэсэн. Энд юу орсон бэ гэхээр сервис, алюминий цуу, за тэгээд баг зэрэг оливын тос, зүгийн бал, перц гэдэг ихэд бас яг нэлээд одоо эсрэхлэн талдаа бүтээгдэхүүнүүдийг бүгдийг холж шутгаад за алюминий цуутай баг зэрэг сервистэй ийм dressing хийсэн байна. За винегер гэж байдаг. Винегер гэдэг одоо бидний хэлсэн ажлаар улаан биш ээ. Бокс ус гэж байна шүү дээ. Яг тэртэй адилхан тийм бэсгэлэн бүтээгдэхүүн ихэд бэлтжин гэсэн үг л дээ. За тэгээд оливын тостой, сервистэй, алюминий цуутай, зүгийн болтой, баг зэрэг ус гिच орсон ийм гоё dressing-ээр салаадаас хамтлаад өгч. За тэгээд за би түрүү тас перц хийсэн. Одоо бүгдээрээ нэг удаагийн бэлэн үсэж жагаад сайхан салаатаа зуураад өгч. За өнөөдрийн салаат бол тусгай амтлагчтай маш гоё салаат ихэд бэлэн болж байна. За одоо тэгээд ингээд аль ихэдөө энэ шинэ ногооны салаатыг баг зэрэг өөрт нь одоо винегер dressing-ийг өөрт нь сайн шингээгээд дээрэс нь салаатын навчмаа баг зэрэг түрэгдэж өгдөг. Түрэгдэж өгснөөрөө амтны хэрэг шингэж өгнө гэсэн үг. Тэгэхээр би юу хэлэх юм бэ гэхээр dressing-ийг хийгээд соусаа хийгээд баг зэрэг өөрөөр ингэ байлгач 5-8 минут өөрөөр ингэ байлгачнаар тэр эсрэхлэн тэр винегер укс усандаа салаад навчмаа түлэгдээд зөөлрөөд маш гоё амтны шингэж өгснөөр салаатны маань амт илүү гарч ирэх. Тийм учраас та бүхэн шууд одоо хэрэглэхээс өмнө dressing хийгээ баг зэрэг өөрийг амраагаад тавьчвал илүү амтны гоё ордог байгаа шүү. За энэ болохоор будаа болж байгаа. Энд би болохоор баг зэрэг байцааны хэсүүдээ ирэхэд жигнэд зөөлөд бэлдсэн байна. Одоо бүгд энэ дотор орох гэдэг шүү. Тийм учраас энэ будаа жигнэд болж байгаа. Энэ бүгдээ шанзыг бэлдэх гэдэг байна. За энд би бууцаагаа бууцаа спинч гэдэг ишлэр явдаг. Шиг юм дээр түрүү бас манай агрономч Онгэрч манаас хэлсэн хорыг гадагшлуулах гэдэг маш гоё ихээр тайлбарлаж өгсөн байгаа. Тэгэхээр та бүхэн бас их одоо тэр хавдрын эсрэг ямар хавдрын эсрэг бүтээгдэхүүнтэй гэдэг бүх шин чанар өөртөө агуулсан байдаг учраас та бүхэн тэр хоолны шингэцтэй дээрээс нь хорыг гадагшлуулах дээр маш их хөдөлгөөнтэй тийм ногоонууд бүгдээр шанал хийж байгаа гэсэн үг шүү. За энэ тэгээд энэ дээрээс шошин нэгтгэж. За шош, бууцаа, соон, за хошиг. Тэгээд мишиг сервис таньжаа болсон нэгтгэж. За тэгэхээр шансан бэлэн болоо гараад ирэхээр бүгдээр будаатайгаа холиод багт даст перцээр хамтлаад байцаанд орно гэсэн үг шүү. За сүмээр ийцэн тэгээд багт оливын тос хийгээд за тэгээд энэ дээрээс улаан лойл соустой улаан лойл гэдэг лазалсан
Тэндээс бас нэг 2 том шиг улаан зөөлийг баг зэрэг соустай хийгээд. За ингээд нэлээ тийм өргөц замт бүхий шанцмаа бэлэн болно гэсэн үг байна шүү. За үнээс бүгдээр жоох шанцаа гэж. Яг бичтэй бол шанцаа гэдгээр бичдэг гэсэн үг хүмүүс бол шанцаа гэдгээр дуудаад бүр ингээд дадлалцсан. Тийм бүтээгдэхүүн байна. За одоо бүгдээр шанцаа сайхан иргүүлээд мэдээж хэрэг баг зэрэг юу байцаагаа буслахсан жигсэн уснаас баг зэрэг хийж шаардлага гарна. Тийм учраас бүгдээр ийм шанд хажуудаа бариад зя нэг бэлтчих. За окей. За шантман бэлэн болгоод будаа хашаасан будаагаа за тахма хачаа хавсан маш гоё. Зя бараг болохоо. За бараг шаардлага юм даа. За ингээд бидний шанс би ихэд шилэн баг зэрэг ихтүүлж шиг боллоо. Гэхдээ ихэд хүсэж байгаа яг мөнгө болоод амт кодыг өөрчлөн гаргасан найдаж байгаа. За тэгээд бүгдээ босны хандаа авсан. Зя батэр давс перцээр амтлаад зяд халбог за бүгдээ амсч юу болж зя маш гоё шанс болж тэр самарны амт за тэгээд бууцаа шанцаар үргээд дангаан шиг ичмэр маш гоё шанс болсон байна. За одоо бүгдээ шанцаар гаргаж чад туссан саунд аваад удаатайгаа холиод байцаанд орооч. Тэгээд та дараагийн хацаг надтай хамт оромгойч тусаараа тэгээд бүтээл мөн үүсэж байна. Цагаараа мэдээлэл хавтаглаа гэж үзлээ. За одоо энэ хэсэгт тайжиг гэсэн хоолыг авах гэж байгаа. Тайж мэдээлэл зочинтой байсан бас тийм. Агадамч манай Монгол хавцлын оюун гэрлэгээд мундаг их маань яриад байна. Юу хэлж өгөө? Чи бас өөрийнхөө тогтоосон гэдэг юм уу? Хүмүүсийг мэдээсэй гэж бодсон мэдээлэлээс зөвхөн хэлээ. Чи ерөөдөө нэг салаад навч. Одоо энэ бацаа байшаа тийм. Салаад навч маань тэгээд дээрс нь байцаа тэгээд шанцаа бууцаа гэдэг байцаа навчнууд байна. Тэгээд тэрний талаарх хэрэгтэй бүх мэдээллийн өнөөдөр манай энэ хүмүүс сайхан өглөө. Тэгээд хамгийн хүмүүсийн санаа зовоодаг асуудал юу гэхээр нөгөө нэг хавтар одоо электро бараш дээр асуудал тийм үү. Тэрнээс ихэд хамгийн хориг гагчлуул тэгээд дээрс нь хоолны шингэж сайжруулдаг хамаагүй төмөр авсан болохоор тэгээд өсөлтөөс маш их зөвлөмж өгсөн. Шанцаа бол нөгөө элэгэн дөлсөд гайхалтай хэмээх юм байна тийм. Шанцаа тийм яг үнэ. Тэгээд байцаа бол ус ихтэй байцаа бол хэрэг амах иддэг бол таны ихний шингэсийг бишсэн сайжруулна. Японд бол хүмүүс мах идсний дараа заавал байцаа иддэг. Маргаолын их хачин юм гэдэг. Бас нэг юу сонирхолтой юу байсан бэ гэхээр тургаж байгаа хүмүүс байцаад гэдэг юм шүү дээ. Тэр талаас нь шууд зөвлөгөө өгсөн байна. Тэгэхээр бас юг одоо нэг төмөр өөрсдийн хаагуулж идэх учраас одоо хориг гацлууд хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн илүү талтай ч юм. Тэр талаар маш хүнтэй нөгөө гэдэг маш сайн хэлж өгсөн байна. За. Байцаанаас шууд там байцаа биш ойлгож. За. Очлаа. Тэгээд өнөөдрийн байцааны арамаг за ягаан байцаатай юу салааттай.
Тэгээд dressing гэдэг нэг соус нэг тусна гэсэн байна. Өнөөдрийн байцны орон болохоор биш юм сонирхолтой өрмөц шанс хэлсэн байна. Шанс дээрээс нь баг зэрэг будаа. Маань голцоо гэж тийм. Тийм. За тэгээд Тэр сэвэг зарам гэж үү? Тэр нэг шаш орсон. Улаан шаш гэдэг зүгээр тэр сэв замаар орсон байна. За, үзэгчдээ харуулчлаа. Салатны одоо жон байна тийм. Тийм, салатын жон гарна. Тэгээд дээрс нь салат маань бас нэг ерөнхийдөө Монгол хоолстой хэмжээд ноогоор ерөнхийдөө бас тэгээд яаж бид нэр амьд юм гэж бодох талаас нь ерөнхийдөө өгч байгаа шүү дээ. Тэгэхээр байцаатай, яам байцаатай дээрс нь бас луун, авокадо орсон, чиз орсон. Тэгээд алин бас орсон байгаа. Тэгээд соусын тусны бэлж гаргасан. Салатд бол маш гамтай болсон байна гэж. Ихтэй байна тийм. Чи өрсөн 7 хоног хийлээ. Тэрний өмнө 7 хоног хийсэн нөгөө бууцаатай шпагетти хийсэн шүү дээ. Тийм. Тэр чинь би яг чиний сараар хийсэн. Манай хүүхд маш амтхан идсэн. Манай ихч намайг багтсан. Ойрхон байна. Тэр шпагетти жойг бас яг ихтэл гарснаас удаагүй бас баг 2-3 хэлсэн. Яг чи яг хавь. Тэр нэг уулын битүүл ухраад чигээр хол байсан байна. Тэгээд заавал хэлхээс гарах байсан гэдэг. Тэгээд би юу байцаа гэж үзээд бичээс сэрэ авч байгаа. Сэрэнгс энэ хатас сэрэг гэдэг өөрөөс нь нууцдаг байхгүй. Харин сайн байна. Сэрэ тэгээд салфитнаас чинь нууцсан байна. Тэгсэн үү? Дахиад хатад амсчихоо. Чи байцаа нөрөнгө хуваачээ. Чи салатаас амссан уу? Амссан. Би авокадо хайж авч байгаа. Тэр нэг салаатн дээр одоо хамгийн анхаарахтай зүйл байсан маань dressing-гээ соус бэлдсэн шүү дээ. Соосын өөртний шингээгээд ингээд баг зэрэг таст ба нэмэн өөрт байсан байна. Тэгээд соус нь шууд төлөвлөд амтных гоё гаргасан болов. Сэрэ. Бэтэн орон нэг. Яагаад ямар нэг тоолох вэ? Тэр нэг веган гэдэг ярьсан. Dressing тэр бас их гоё. Би маш баярсан байна. Ер нь дэшин оны салаад юм. Тэр дундаа хүрэн байцаатай тийм. Хүрэн байцаатай салаад өгдөг. Тэр бас авахгүй болох юм ойлгомжтой. Яг л анхны үед юм аа энэ үед л ярих юм байхгүй шүү дээ. За энэ хам юу яа вэ? Чи өөрийн цагаар бас шантай гэсэн шүү. Тийм. Одоо нэг бацрах хахам. Би ихэд айлх. Зүгээр. Баяр ч тийм. Баяр ч тийм. Бата миксертэй болсон. Одоо дайдад миксерээ төсвөшөлтэй шанзаар хэлсэн байна. Тэгээд будагшаа шанзаар одоо болоод байцаанд орсон. Байцаагаа гаандар машин жигсэн халуусна гэж. Минус бүхний бие юм байна. Зондор хапаа хэлгүй. Сиэ. Тэр ацаард нэг юм шүү. Чи зүгдээ авсан гэж байна. Хамаатай. Тэр өөрмөстэй зөөлгөө ингийн Тэснэгүй ингийн би бүр имэд хийж өгсөн. Манай имэд байна. Тудаа. Архунаа тэгэхээр имэд хийж өгсөн. Шанзын хэлбэр билээ. Шанзын багт түрүүний манай аэронавт жүжигч нэг зааран давгүй шанцаар байцаад юу начаад башлаа. Тэднийг хожиж авсан шанцыг луунтай дээр байцаа тусласан шүнөөсөө багцыг хийгээд шанзын дэлгүүртэй хэсэн бодоотой хажууд байцаанд оруулсан. Авс байцаа амсан. Салатын dressing болохоор соус нь юу байгаа гэхээр гिच зүрийн баал гэдэг маш яг юм эсгэлэн талтай зүрийн болоод чигээр талтай гэдэг юм. Өчтөр бүтээгдэхүүн орчсноор салат илүү гоё. Тийм. Сингэсэн ч юм байх гоё.
бүрдэж байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Гоё хамттай гоё дулаахан мэдрэмж төрж тэгээд гоё хөнгөн санагдчихэ. Дан ногоо гэж бодохоор. Тэгэхээр үзэгчдээ та баярлах гэжтэй бас нэг өдрийг заавал 7 хоногийн 2 өдрийг дан ногоогоор одоо яг тайж хийж байгаа холбоодыг өдөр өдөрт хийж сураад бас гэрийнхаа хэвшил болох бас гоё юм шиг санагдлаа. Гэр бүлийнхэнтэй хайртай хүмүүстэй байх хэвээр бэлэгч байж болох юм те. За өнөөдрийн төрлөгийн тэгээд дуусаж байна. Студид тайж ажилласан дэлгэрэнээс ажиллаж та бүхэндээ мэдээлэл төрүүлээ.